За манай Дэлхийн банк мөнгө шоуны энэхүү дугаарт тавтай морил. За дугаар эхлэхээс өмнө танд нэг гоё мэдээ дуулгая. Манай Pepperson-ы арилжаа энэ 7 хоног эхэлсэн. Жохон зарын шилжтэй болсон. 2 хоногийн өмнө эхэлсэн. Аль хэдийн 2% ашигтай явж байна. Kobe $1000 ихсэн хүмүүс нэг $20 ашигтай аль хэдийн бол явж байна. За ерөнхийдөө нэг 6 арилжаа. Жилийн долларын хадгаламжийн өгөөж. Монголын ер нь бол жилийн долларын хадгаламж бол тийм байгаа шүү. Ялангуяа богино хугацаатай долларын хадгаламжууд. За хадгаламж гэснээс өнөөдөр би тантай юу ярмаар байгаа юм бэ гэхээр энэ бондын зах зээл. За ялангуяа Америкийн урт хугацааны бондын зах зээл. Ер нь бол дэлхийн санхуг тавилангийг шийдэхээр юм штэ. Тэгээ тийшээ орно. Шууд яриад эхэлчихэл та. Ерөнхийдөө бол Америкийн засгийн газрын бонд 30 жилийн засгийн газрын бондын хүүгийн түвшин хамгийн дээцэгтэй сүүлийн 19 жилд хамгийн дээцэгтэй хүрлээ. Хэдэн үе юм бэ гэхээр 5% явж гин 575 525% бол явж гин. За бондын хүү ийм өндөр байна гэдэг чинь юу гэсэн юм бэ гэхээр цаашлаад бонд авах сонирхолтой хүмүүсийн тоо бага болж гин гэсэн үг шүү дээ. Яг нөгөө 30 жилийн өмнө бол энэ зөвхөн хэвийн хүүгийн түвшин. 50 жилийн өмнө ч гэсэн хэвийн. 100 жилийн өмнө бол маш хэвийн. 6 7 8 байсан ч окей. Гэхдээ сүүлийн үед юу болсон бэ гэвэл нөгөө засгийн газар руу туллан мөнгө зээлээ явж байгаа байхгүй юу. Тэ. Тэгээд өмнө бол Төв банк хүүгийн түвшингөөрөө эдийн засгаа удирддаг байсан. Хүүгийн түвшин дээшлэх тусам юу ч хийхгүй зүгээр засгийн газрын бондыг аваад өгөөж аваад сайхан амьдарч болно. Энүүгээрээ дамжуулаад яадаг байсан бэ гэх юм бол эдийн засгаас мөнгөний хэмжээгийг багсгаас сороод авдаг байсан. Яадаг гэх юм бол янз бүрийн барааны араас явдаг, хөрөнгө оолтын араас явдаг, хувьцаа руу ордог, энэ тэндээс аагаас Б руу урсдаг, эргэлдэг мөнгө маань юуны араас явж исэн бэ гэх юм бол өгөөжийн араас явж исэн. Гэхдээ засгийн газар маань 6 7 8% эрсдэлгүй өгөөж ингээ зоогоод өчгөрөө хүмүүс ингээ бодохгүй. Амар олон лайтай юм хийснээсээ зүгээр хүүгээрээ жоохон явчуулъя яадаг юм бэ? Байсан баггүй юу? За энэгээрээ дамжуулаад нөгөө эдийн засгийн халуун хүүтнийг ингээ удирддаг байсан гэх юм уу да. За одоо юу болсон бэ гэвэл хүүгийн түвшин дээшлүүлчих юм бол хамгийн өндөр зээлтэй этгээд одоо хэн болсон бэ гэх юм бол засгийн газар өөрөө. Засгийн газар өөрөө за эдийн засгийн амар халуун байна, инфляц амар өндөр болчлоо. Хүүгийн түвшингээ дээшлүүлэх хэрэгтэй байна гэд яриад эхэлчих юм бол өөрөө өрөндөө живэх гээд байгаа байхгүй юу? Тийм асуудал. Тэгээ тасаа хэллээ шүү дээ. Ерөнхийдөө энэ Америкийн засгийн газрын бонд, урт хугацааны бондууд нийт зах зээлийг ер нь бол шийддэг гэж байгаа шүү дээ. Энэ хэрхэн ер нь ийм хүний түвшин өндөр байна гэдэг нь зах зээлд ер нь хэрхэн нөлөөлөх вэ? Нэгдүгээрт энэ 2020 21 22 он ингээ хараад үзэх юм бол хүүгийн түвшин баг 1-2% хооронд явж байгаа шүү дээ. Тэгээд энэ хугацаанд зарим хүмүүс 10 жилийн хугацаатай бондыг авсан байгаа. Тэгээ 10 жилийн хугацаатай тэр бонд маань 1-2% өгөөжтэй. Тэгээ одоо тэр бонд маань талтаа орцсон. Одоо шинээр гарч байгаа бондууд 5% өгөөжтэй. Нөгөө 5 жилийн өмнө авсан бондноос чинь тий 2.5 дахин өндөр өгөөжтэй болсон байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээ өнөөдөр гарч байгаа бондууд 2.5 дахин илүү өгөөжтэй болохоор 5 жилийн өмнө, 4 жилийн өмнө, 3 жилийн өмнө гарсан бонд унцдаг байхгүй юу? Яг гэх юм бол өнөөдрийн 5% хүүтэй бондыг авах уу? 3 жилийн өмнө гарсан 2%-тэй бонд авах уу гэх юм бол газар тэнгэрийн ялгаа байгаа байхгүй юу? Одоо тэгээд 10 сая доллараараа 3 жилийн өмнө, 4 жилийн өмнө бонд авсан хүний тэр бондын үнэлгээ өнөөдөр зах зээл дээр зармаар байгаа юм бол 5% өгөөжтэй бондтой өрсөлдөж байгаа байхгүй юу? Тэгээ яах ёстой юм бэ гэвэл хөөрхий үнэ навс бууруулна. Тэгээд 10 сая долларын бонд дээр бараг 3 сая долларын алдгал хүлээж авна. Тийм байгаа. Тэгээ банкуд, тэтгэврийн сангууд, хоригдлын байгууллага гих мэд чинь бүгдээрээ энэ бондуудыг авсан байгаа. Тэгээд ер нь бол банк бол нэг талдаа чанаргүй зээлнээс болж дампуурдаг. Эсвэл заяа урт хугацааны засгийн газрын бонд аваад зарах ёстой болоод тэгээ алдгалтай зараад тэгэл юу яадаг юм бэ гэх юм бол нөгөө банкныхан өөрийнх нь капитал нь байхгүй болчихдог.
Энийг бас нөгөө Америкийн Silicon Valley Bank дээр SVB дээр харсан тохиолдлууд шүү дээ. Yes. Тэгээд энэ асуудал одоо хаана болж байгаа юм бэ гэх юм бол Америкт болж байгаа. Японд болж байгаа. Европт болж байгаа. Тэ. Тэгээд зарим бондууд 10 жилийн хугацаатай, зарим 5 жилийн хугацаатай, зарим нь бүр ингээд 30 жилийн хугацаатай. Тэгмээс амар нүсэр их алдгалал банкуд дээр хөрөмтлийн сангууд дээр тэтгэврийн сангууд дээр ингээд явж байгаа байхгүй юу? Японд ч байна уу, Америкт ч байна уу? Тэгээ энэ ингээд дээшээ явах тусам банкуд балардаг байхгүй юу? Тэгээд засгийн газар өөр амар ухаантай ямар тушаал гаргацсан байдг юм бэ гэх юм бол тэтгэврийн сан юм бол Германд хамгийн гол нь мөнгөний чинь бараг 70-80% нь засгийн газрын бондоо орох хэвээр тушаацсан байна. Тэ. Тэгээд тэр тэтгэврийн сангууд ерөөхдөө ингээд гэл байхгүй болчихдог. Тэгвэл ер нь энэ 20 оноос хойш энэ Америкийн урт хугацааны бондын өгөөж яагаад ингэж өсөв? Хүмүүс ер нь инфляц Америк бол инфляцийн зорилттой түвшин нь бол нэг 2% байгаад байгаа шүү дээ. Тэрийг барьж авч чадахгүй гэж бодож гин үү? Эсвэл яагаад аль хэдийн чадгаа болцсон шүү дээ. Америкт амьдарч байгаа хүмүүс доор комент үлдээгээрэй заяа. Тэгээ Walmart, Costco янз бүрийн өртөг ямар байгаа юм бэ? Би санаж байна. 2006 онд нэг очсон, 2010 онд нэг очсон, 2015 онд нэг очсон, 2019 онд нэг очсон. Оч болгон дээр Big Mac, Double Whopper нэтэр ингэ зүгээр ингэ тэнгэрлээ явт. Тэгээд McDonald's юу гэдэг вэ гэвэл dollar menu байдаг гэсэн шүү дээ. You can buy a drink, тэ нэг бургер, нэг fries, тэгээ нэг ундаа $3 авч болдог байсан. Тэр dollar menu бүр ингэ Dollar store-ууд ч гэсэн хаач шүү дээ. $1 байгаа. Гэхдээ тэр доллараар юм зархаа болсон. Тэгээд юу болж байна гэх юм бол Америкийн эдийн засаг, Европын эдийн засаг, Японы эдийн засаг юу л шилжиж байгаа юм бэ гэх юм бол Монголын эдийн засагтай адилхан болж байгаа гэсэн. Тийм учраас тэнд юу болж байгаа юм бэ? Бид нар айгуу сайн мэдж байгаа. Тэр яг одоо болж байгаа. Улам ширүүцсэн. Яг гэх юм бол тэ хоримтлал үүсэхгүй байна. Эдийн засгаа зөв дэмжихгүй байна. Дэндүү их төсвийн алдгал гусч байна. Тэгээд засгийн газрын орлого ерөөхдөө тасраад байна. Нэмээд дэндүү өндөр зарлага гаргаж байгаа. Тэгэл хэдүүлээ энэ Монголд сонгуул болгон дээр хардсан шүү дээ. Дандаа 4 жил болгоно шинэ дарга нар гарч ирдэг. Шинэ дарга нар бүгдээрээ 5 70 600 байх ёстой. Тэгэл ингээл үлэн тий. Тэгэл 4 жил ингээд туллан идсэн хүмүүс зодгоо тайлдаг. Тэгээ дараагийн өвлөн гараад ирдэг байхгүй. Америкт яг адилхан. Төсвийн алдагдал өөр гэснээс ерөнхийдөө айн бас харуулж байна. Айгу энэттэй зураг. Scott Bessent Америкийн сангийн яамны сайд 30 жилийн бондууд дээр 5,215% хүү бууруулах гал гаргасан чинь дахиад. Тэгээд ингээд хүүгийн төвшин жилээс жилийн хооронд ингээд өсөд явах юм бол амар том асуудал гарч байгаа. Хүмүүс тэр бондыг авахаа болчихсон байхгүй юу? Хагас жилийн дараа авчи. Жилийн дараа авчи. Одоо 5 дээр байсан байна. Жилийн өмнө 3 дээр байсан юм байна. Одоо ингээд 5 дээр авчих юм бол 30 жилээр одоо ингээд би мөнгө төгчих юм уу гэсэн хүмүүс үгүй гэх байхгүй. Тэгээд гэхдээ засгийн газрын хувьд бол юу хэрэгтэй юм бэ гэх юм бол урт хугацааны тогтвортой санхүүжилт хэрэгтэй. Тэгээд Joe Biden-ийн засгийн газар юу хийсэн бэ гэх юм бол ийм 30 жилийн хугацаатай, 20 жилийн хугацаатай, 10 жилийн хугацаатай бондуудыг бүгдийг нь болоо. 2 жил 1 жилийн хугацаатай бондууд руу шилжсэн байхгүй юу? За. Яг гэх юм бол богино хугацааны бондын хүүгийн зардал арай бага. Тэгээ хамаг үрээ богино хугацааны бонд болгочих юм бол төсвийн алдагдлал бага харагдана. Тэгээ зүгээр ингээ өөрийнхөө улсынхаа өөрийнхөө намынхаа төсвийн алдагдлаа гоё харагдуулахын тулд яад юм бэ гэх юм бол урт хугацааны зээл авахгүй богино хугацааны зээл авчдаг юм. Тэгээ одоо Donald Trump, Scott Bessent-ийн хамгийн том зовлон юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд маш олон 2 жил 1 жилийн хугацаатай бондууд дуусж байгаа. Тэгээ хүүгийн төвшин ингээ өсөө явж байна. Тэгээ хажуугаар нь Украин, Оростой ингээ алцаа явж байгаа. Нэмээд Ирантай ингээ алцаа явж байгаа. Ираныг барахгүй байна. Нефтний үн ханш өсөд байна. Гэх мэт чинь амар том лай. Тэгээд ингээ хараад үзэх юм бол нөгөө тако индекс байдаг шүү дээ. Trump always chickens out. Trump үргэлж хулчгаар дахиа болдог. Хизээ юм бэ гэвэл нефтний үн ханш 100-аас дээш гараа явчих юм бол эсвэл энэ 30 юм уу 10 жил юм уу 5 жилийн бондын хүү
дэндүү өндөр болоод ирэх юм бол Трамп буцаагаад ингээд тоглосон юм аа ингээд Ирантай буцаа яг эвлэрч чинь. Яг эвлэрч чинь шүү. Тэ? Түр байж байгаа. Одоо тийм харагдаж байгаа шүү. Тэ 5 даваад. Тэгээд яг адилхан энэс болж саяхан нөгөө йений интервенц хийсэн шүү дээ. Тэ? Яг гадаг юм бэ гэх юм бол йенийг жоохон дарах хэрэгтэй юм байна. Тэ? Йен дэндүү сулраад эхлэх юм бол тэгээд цаана ямар тактик байгаа юм бэ гэх юм бол нэгдүгээрт энэ Ираны дайн миний зүгээс заяа энийг ерөөхдөө энэ улс төрчин Америкчууд албан ёсоор нээлттэй ерөөсөө ярихгүй байгаа. Юу болж байгаа юм бэ гэвэл заяа Oh my god хамаг үйлдвэрлэл Хятадд явжээ. Манай улс маань үйлдвэргүй болчлоо. За тэгээ Хятадтай ингээ Ираныг ч барахгүй байна. Тэгээ бид нарт юу ихтэй юм бэ гэх юм бол уул уурхай эрэхтэй хангамжийн сүлжээ эрэхтэй дотоод Америк дотор үйлдвэрлэх орн эргээд болох ёстой. Гэхдээ доллар дэндүү чанга. Тэгээ доллар чанга байх юм бол Америкт үйлдвэрлээд гадагшаа Японы зах зээл рүү зармаар байгаа юм бол тэг йен сулраад байгаа, доллар чангараад байгаа. Тэгэх юм бол Япончууд Америкийн барааг худалдаж авахгүй. Европчууд бас яг адилхан. Тэгмээс Скот Бесен, Дональд Трамп сангийн яамынхан юу их гэж үзэж байгаа юм бэ гэвэл энэ долларыг ерөөхдөө дарах гэж үзэж байгаа. Яг гэх юм бол үйлдвэрүүдийг буцаагаад авчрах гэж байна. Тийм учраас ерөөхдөө энэ янз бүрийн тариф, тий онцгой татвар, матурыг нэмсэн байгаа штэ. Үйлдвэрүүдээ тий Америкт бараа гэсэн одоо юм тушаал өгж байгаа штэ. Тэгээд нэмээд юу ирэх юм бэ гэх юм бол доллар сул байх хэвээр. Тэгээд йен суларч байна. Евро суларч байна. Гэх мэт харин сонирхолтой Хятадын юан RMB чангарч байгаа. Бас нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Мексик улсын песо бас чангараа явж байгаа. Өчтөр жишээлбэл манай Pepperstone-ы багц дээр хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол доллар short, Mexic peso long арилжаа өчтөр эхлүүлсэн. Ерөнхийдөө дайжгүй явах гэж бодож байна. Тиймэрхүү бодлого авч байгаа. Тэгээд ер нь хамаг үйлдвэрээ буцаагаад Америк руу авчрах хэвээр хангамжийн сүлжээ гих мэдчлэн тэгжээж ерөнхийдөө буцаагаад Америк бол буцаагаад Америк болно. Тэгээ миний контентыг ингээд үргэлж үздэг байсан юм бол Америкийн цэргийн алба Pentagon гих мэдсэн Raytheon, Boeing зэвсэг үйлдвэрлэх компаниудын хангамжийн сүлжээ ер нь хаана байдаг юм бэ гэх юм бол Хятадд байгаа хгүй. Гэхдээ тэр дэд бүтцийн суурийг бас тавих гээд нөө Венесуэла ер нь эрчим хүчээр хангах гээд ер нь бол үзээд байх шиг байна шүү дээ. Яг нь Венесуэла дэндүү урт хугацаанд дэндүү Хятадуудтай зузаан байсан. Венесуэлагийн нефтний экспорт бол шалахгүй. Тийм шалахгүй. Зүгээр тэгээд энэ Америк тий South America энэ бүгдээрээ манайх шүү. Бразилиас зайл, Мексикаас холбай, Канадаас холбай. Тэ Хятадуудыг ерөөхдөө өөрийнхөө хашаанаас хөө гаргацсан гэсэн үг байхгүй. Тэгээ Панама канал гэх мэт янз бүрийн явж исэн шүү. Тэ яг тийм зорилготой байхгүй. Ус ялчгүй гэхдээ өмнөд Америкч нь бол тэгэл мөнхийн хөршөлттэй Америктайгаа. За дараагийн танд үзүүлж байгаа юм юу юм бэ гэхээр Их Британий юу байгаа? Зээлийн юу байгаа? Тэгээд засгийн газрын үр. Тэгээд ямар хугацаанд нэг их найд их British pounds, pound sterling болд юм бэ гэдгийг эндээс харуулж байгаа гэсэн. 1694 оноос 2010 оны 2 сар хүртэл энэ болохоор 316 жилийн хугацаанд нэг их найд паунд болсон. Тэгсэн чинь 10 оноос 20 он буюу 10 жилийн хугацаанд дахиад нэг их найд болсон. Хугацаа нь ямар багасч байгааг та харж байна эндээс. Тэгэд 20 оноос 26 он хүртэл буюу 6 жил дахиад 4 жилийн хэмжээнд нэг их найд болсон. Тэгээ энэ бол дээш явна. Одоо графикаар үзүүлсэн бол зүгээр экспоненц нь одоо хүүгээс хүү бүр амар ингээл пум баггүй. Тэгээ зүгээр ингээ дээш. Одоо дараагийнхны 6 жил уу 2 жил. Ингээ хараад үзэх юм бол 4 жил ингээ яатсан байна. Одоо дараа жил бол нэг 3.5 тэгээд 1.5. Тэгээ хамгийн гол нь юу юм бэ гэвэл мөнхийн өсөлт гэсэн юм байхгүй. Хизээний цагт хүмүүс юу ойлгож авах юм бэ гэх юм бол окей. Энэ Английн засгийн газарт би мөнгө зээлэх юм бол тэ эргүүлээ авахгүй юм байна. Эсвэл заяа. Эсвэл үнцэнгүй мөнгө авнаа. Яг гэх юм бол тэгэл Их Британи хамгийн эцэстээ яах юм бэ гэвэл 10 5 их найд фунт хевлээд
чамд өгчих байхгүй. Баярлаа. Равдан. Мэ чиний хэдэн их найд мэ. Тэгэл чи буцаагаад англи руу яваал тэр 5 их найд фунтээр юм аммаар байгаа юм бол хүмүүс авахгүй наа цаасаараа зайл гэх байхгүй. Гэтэ яагаад ингэж амар өссөн 10 оноос хойш 16 жилийн турш өөрийнхөө баланс дээр 2 их найд фунт нэмлээ шүү дээ. Энэ бол зүгээр угаасаа засгийн газрууд угаасаа ингэдэг. Монголынх тэгжсэн, Германых ингэжсэн, Америкийнх ингэжсэн, Их Британи өмнө ингэжсэн, Хятадууд ингэжсэн, Япон яг энэ замаар явж. Одоо яг энэ график байна шүү дээ. Герман хараад үзэх юм бол, Америк хараад үзэх юм бол, Япон хараад үзэх юм бол яг адилхан. Ямар ч ялгаа байхгүй. Тэ? Тэгэл түүхэнд зээлсэн мөнгөө эргүүлээд төлсөн одоо үн цэнээр шүү. Одоо тоогоор биш. Заяа. Түүхэнд үн цэнээрээ зээлээ эргүүлээд төлсөн засгийн газар байхгүй. Окей. Би Монголоос 1991 онд явахдаа окей. 15 төгрөгөөр $1 авдаг байсан. Одоо хүмүүс сайхан 3600 дээр ингээ сайхан тогтж штэ гээл. Одоо $1 авах уу төгрөг авах уу гээл. Тэгэл үргэлж $1 ав гэж зөвлөдөг байхгүй гэсэн чинь яах юм бэ ингээл тэгэл 4000 хүрсэн чинь одоо авъя да гэл тэнхтэй явдаг. За. Тийм байна. Тэгээ бүгдээр яг адилхан. Монголынх бас харах юм бол яг адилхан. Ялгаа байхгүй. Яг хоо дараагийн график дээр энэ болохоор IMF буюу International Monetary Fund одоо олон улсын макро эдийн засгийг доктортой байлгах ийм байгууллагаас гаргасан судалгаа байгаа. За энэ юу харуулж байгаа юм бэ гэхээр хамгийн их үр төлбөртэй улсуудыг өөрсдийнх нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан байгаа гэсэн. Ер нь бол нөгөө 100 м квадрат байраа 200 хэдэн хувиар барьцаан тавьсан юм бэ гэж одоо ойлгож бол. Хамгийн өндөр нь таны дурдж байгаа Япон улс байгаа. Мэдээж Америк бол хамгийн их одоо засгийн газрын Сайонара Нихон. За 200 гэдэг чинь ерөнхийдөө бол нийт жилд гаргаж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнүүдэд 2 үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний Япон 2.5 шүү. 2.5 тэнцэх хэмжээний үр төлбөртэй улс нь байна гэсэн үг. За тэгээд нэмээд өгшөрж байгаа. Yes. Дэлхийн хамгийн хөгшин улсын нэг нь баг номер 1 байж магадгүй шүү. Тэгээд татвар төлж байгаа хүмүүс нь зөөрж байна. Инновац алга. GG. Япон яаж дуусах юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Энэ чартнаас зүгээр хараад ойлгомжтой. Бус улсуудаасаа бүр хол тусарсан явж шүү дээ. Тэгээ бусад улсууд бас яг адилхан дуусна. Тэ Франц яг адилхан, Герман яг адилхан, Америк яг адилхан бүгдээрээ яг адилхан замаар явж байгаа. Зарим нь 150 жилийн хугацаанд, зарим нь 250 жил, зарим нь 33 жил, зарим 56 жил гэх мэт шин. Тэгэл Япончууд амар гусж байгаа шүү. Тэгээд ийм их үртэй болохоор Японы засгийн газрын бондын хүү 0.1%-аар өссөн ч төсвийг ингээ бодоо олгочдөг байхгүй. Одоо хүүгийн төвшин Японд 2 нугарчих юм бол тэгэл бүгдээрээ ингээ гизээ огтлоод эхэлнэ. Харакири сеппуку. Тэггүй л дээ. Юу хийх юм бэ гэх юм бол дахиад тэг амар фаны заяа. Scott Bessent юу хийсэн бэ гэвэл өөрийнхөө сангийн яам төв банкын баланс дээр байсан бүх еврогоо бараг зарцсан. Тэгээ европчууд гомдсон. За тэр еврогоо зараад оронд нь юу авсан бэ гэх юм бол Японы йен авсан. Чангалахын тулд. Окей. Тэгээ ингээ Япончууд бас өөрөө зэрэгцээд бас өөрийнхөө амар тэнэг заяа. Америкийн Япон засгийн газар төв банк өөрийнхөө хэвлсэн йенэ эргүүлээ авч байгаа. What? Тэгээ фаны юм юу юм бэ гэвэл одоо дараагийн төсвийн алдагл янз бүрийн тэтгүүрийг буулгахын тулд Япончууд дахиад йен хэвлэнэ. Японы эдийн засагт одоо юу хэрэгтэй юм бэ гэх юм бол йен сул байх тусам экспорт сайн явна. Яг гэх юм бол йен дахиад нэг дахин унчих юм бол заяа Lexus 200 хэмдэрх байхгүй юу? Монголчуудын хувьд. Тийм шүү дээ. Тэ Японы янз бүрийн бараа зүгээр амар хэмтхэн болно. Япон руу аялах нь супер хэмтхэн болно. Окей. Тийм учраас Японы эдийн засаг 1950 оноос заяа 84 он хүртэл яагаад ийм сайн явсан бэ гэвэл ханш нь маш сул байсан. 300 хавцаа байсан байхгүй юу? Тэ.
Тэгээ Америкчууд oh my god гэд Америкчууд нөгөө Plaza Accord тушаал гаргаал тэгээ 250-аас ерөөхдөө тийм за нэг 10 жилийн өмнөх хүртэл хауртал буулгасан байх юм бол 80 унгаасан байхгүй. Тэгээ 200-ээс 80 унгаасан. Тэгээ амар чангарцсан гэсэн үг байхгүй. Энэгээр дамжуулаад Японы эдийн засаг зүгээр 20 жил царцсан. Экспорт нь ер нь бол өмнөхөөс агшсан. Одоо буцаагаад экспорт нь дэжиг болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ Японы засгийн газрын ашиг сонирхол өөрөө юу юм бэ гэх юм бол за Скоттэй нэг хэдэн йенэ буцаагаад авчиг гэхдээ хэвлэн шүү гайс. Худлаа чангруулъя гэж байгаа мөртлөө. Тэгээ баахан тэр хөгшин Япончууд юу амлсан юм бэ гэх юм бол сард тэ йенээр тэ 300,000 йен, 500,000 йен тэтгэвэр амлсан байгаа штэ. Гэхдээ одоо ингээ хэвлэх ёстой. Тэ. Гэхдээ би амлалтаа хүрч байгаа гэдэг. Наад хэдэн 100,000 йен аваач. Гэхдээ энэ худалдаа авах чадвар нь яарсан. Гэхдээ яг Монголын тэтгэвртэй адилхан гэсэн үг штэ. Тэ. Хөөрхий 2005 он тэтгэврт гарсан өнөөдөр хүртэл амьд байгаа тэ эмээ өвөөнөр яаж байгаа юм бэ гэх юм бол зовж байгаа штэ. Япончууд яг адилхан одоо яг Монголын араас явж байгаа. Same shit. Тэ өрөвдмөр. Зя дараагийнх нь би бас нөгөө бондын өчтөр хоёлоо дурдсан чи яг тийм болж эхэлж байна. За би унших уу? The bottom line is that Washington, fearing the consequences for U.S. financial markets, is reluctant to see foreign central banks using their dollar reserves. Ерөнхийдөө бол Америкчууд бусад улсын төв банкуд өөрсдийнхөө нөөц валютыг доллар болгохоос одоо ингэж байгаа. Герман улс Америкийн засгийн газрын бондтой. Япончууд асар их хэмжээний Америкийн засгийн газрын бондтой. Их Британи асар их засгийн газрын бондтой, Австрали бүгдээр Америкийн засгийн газрын бондыг авцсан. Тэгээд яагаад тэрийг авсан юм бэ гэх юм бол хүү олгодог, хөргөх чадвартай, аягүй хурдан зарах боломжтой, кэш хэрэгтэй юм бол шууд зарагддаг. Тэгээд Америкчууд одоо эргэн тойрны хүмүүс юу хэлж байгаа юм бэ гэх юм бол манай бондыг зарах юм бол алын шүү. Яг гэх юм бол зах зээл рүү бонд нийлүүлнэ гэдэг чинь заа юу. Америкчууд өөрөө шинэ бонд одоо шинээр зээл гарах гэдэг байгаа шүү дээ. Өөрөө үрээ тэ сунгахын тулд өөрөө үрээр түлхэхийн тулд өдөр болгон бонд зараад явж байгаа шүү дээ. За тэгээ араас нь дахиад Япончууд Америкчуудын гаргасан бондыг бас ингээд зараад эхлэх юм бол зах зээл дээр гинт 2 Америкийн засгийн газрын бонд 3 4 5 итгээд улс Америкийн засгийн газрын бондыг ингээд зах зээл дээр тий санал болгоод эхлэх байхгүй юу? Тий одоо өмнө бол ганцхан лангуун дээр ингээд Америкийн засгийн газрын бонд зарагдчихсан бол одоо бүр ингээд захын лангууд болгонд Америкийн засгийн газрын бонд зарагдаад эхлэх юм бол хүмүүс ингээд окей эндээс энэ ийм үнд санал болгож байна. Чи яах юм бэ? Ярих юм уу гэд. Тэгээ хүүгийн төвшин өсөд явж байгаа байхгүй юу? Бонд нь хямдарж байгаа учраас хүүгийн төвшин өсөж. Тэгээд яг уу яг шулуухан гэж ярьдаг хүмүүс байхгүй бах. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо Иран маргаан болж байна. Одоо Сауди Араб бас тултал Америкийн засгийн газрын бонд авсан байгаа. Сауди Арабийн Мухаммед бин Салман Трамп уцаар ярихдаа бас ингэж ярьж байгаа хаа. За манай нефт гарахаа болсон. Биднэрт мөнгө хэрэгтэй. За тэгээд энэ дайна зогсоохгүй юм бол та нар бууж өгөхгүй юм бол цэргийн баазуудаа татан буулгахгүй юм бол энэ Иранчуудын хүснэг биелүүлэхгүй юм бол би танаа засгийн газрын бондыг зарлаа шүү. Гэхдээ ингэж хэлэхгүй шүү дээ. Юу гэж хэлэх юм бэ гэх юм бол тойруулаа хэлнэ. Алтаа зараа дууссан. Одоо өөр зарах юм ганцхан нэг юм байна. Зармааргүй байл та өгшөө. Гэл тэгэл нөгөө Скот байсан хэлж байгаа хгүй. Oh my god дарга тий. Ингээд Strait of Hormuz-ыг нээхгүй юм бол Арабын орнууд зараад эхэлж чинь. За нэмээд Япончууд өмнө 60-50 $-оор нефт авдаг байсан бол одоо 80 100 муугаар авж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг авахын тулд доллар хэрэгтэй. Тэр доллар хаанаас авах юм бэ гэх юм бол алтаа бас ингээд дуусгаж болно. Окей. Гэхдээ хизээний цагт нөгөө автар одоо бусад авдрууд ингээ хаосорчих юм бол тэр Америкийн засгийн газрын бондтой авдрыг ингээ ухаад эхлэх байхгүй юу? Тэгэх юм бол Америкийн засгийн газрын бондын хүү ингээ өсөө явчихна.
Тэгээд Дональд Трамп очоод алгадна. Бороо. Тийм учраас эдгээр ингээ амар хэцүү байдалд орсон байгаа. Гэхдээ цаагаараа Япончууд, Солонгосчууд, Германчууд, Англичууд, Япончууд маш өвтэйхэн юулж байгаа юм бэ их юм бол за окей ингээд нефтний мөнтэй байгаа л өөр өгшөн уучлаарэ гэж яахгүй. Тэ. Тэгээд яг тийм юмнаас болж одоо нөө гинт ингээ хүүгийн төвшин дээш яваад Дональд Трамп яаж ийнэ инх таа маргааш нөгөөдөр би дүгжсаа ярьсан гэл тэ. Хүүгийн төвшин буурахаараа алднаа чамаа гэл тэ. Ингээл буцаага 5% уучлаарай хаалга андуурсан тэ. Тэгэл хүүгийн төвшөнд буцаага буурахаараа мэ гэл тийм юм болж байгаа. Funny. Тэгээд энэ дээр төгсгөлийн нэг юм байгаа. Reserve diversification гэж байгаа. Ерөнхийдөө Төв банкын нөөцүүд дан ганц долларын бонд, Америкийн засгийн газрын бонд байхаас гадна өөр зүйлс рүү төрөлжүүлж байгаа. Алт. Тэгээд саяхан намайг хэдэн хүмүүс эдгээр атаа чинь 2-7 оны өмнө бүх алдаа зараарай гэсэн юм ингээ намайг шүүмжилж байгаа шүү дээ. Шүүмж болно эс окей. Тэгээ би өөрөө гайхсан байхгүй юу? Гинт яагаад 3950 4050-аас алт маань 4200 4300 руу явсан бэ? Тэгээ он сарын ингээ хараад үзэхээр яг Scott Bessent тэр интервенц хийсэн шүү дээ. Бахан йен худалдаж авсан Японы төв банктай хамтраад. Тэгээ хүмүүс юу гэж ойлгосон бэ? Окей. Тоглоом мо ерөөхдөө ил болгочлоо. Тэ. Доллар сулрах ёстой юм байна. Гэхдээ би одоо энэ дээр USD индексийг ярихгүй байгаа шүү. Окей. USD индекс чангарах магадaltaй. Дээшээ явах магадлал бас маш өндөр. Одоо толгоон дотроо нэг 2-3 юм зэрэг шингээх гэж үзэрэй. Ягаад гэх юм бол энэ жоохон комплекс юм ярих гэдэг шүү. Долларын индекс заяа йентэй харьцуулах юм бол, евротой харьцуулах юм бол, Их Британий фунттай харьцуулах юм бол доллар чангарах магадлал маш өндөр. Гэхдээ зэсээр харьцуулах юм бол, алтаар харьцуулах юм бол, мөнгөөр харьцуулах юм бол, хөнгөн цагаанаар харьцуулах юм бол, цагаан хар тугалгаар харьцуулах юм бол доллар суларнаа. Ойлгож байна уу? Окей. Тэгээд дэлхийн одоо бүх өрөнд орцсон орнууд мөнгө хэвлэнэ. Гэхдээ тэр дундаа хамгийн хүчтэй валют юу үлдэх юм бэ гэх юм бол Америкийн доллар хүчтэй байх магадлалтай. Яг гэвэл хамгийн аюулгүй орны хамгийн найдвартай валют. Тэ? Гэхдээ бусад юм үнэтэй бол. Тэгээ одоо ингэ харагдчихээн. Зис алт. Тэгээд энэ ямар сигнал өгч байгаа юм бэ гэх юм бол доор хэлсэн байна. Reserve diversification is apt to gather steam. Төв банкуд өөр нөөц хэрэгслийг худалдаж авах болно. Японы засгийн газрын бондыг авах юм уу? No. Хятадыг авах юм уу? No. Монголыг авах юм уу? Түй мэ. Юу авах юм бэ гэх юм бол алт. Тийм учраас ер нь бол одоо ингээ багаараа алт руу буцаагаад орох ёстой баха. Гэхдээ одоо харах ёстой шинэ хай хийлээ. Жохон одоо буурна. Тэгээд өшөө өсөх магадaltaй. За тэгээ иймэрхүү төрлийн шинжилгээнээс би дөнгөж сая ингээд юм хуваалцаж штэ. Та бас ингээд хамт хөрөнгө оолт тиймэр байгаа бол манай school community байна. Тэгээ $10,000 $20,000 хавцаа хөрөнгө оолт тиймэр байгаа хамт хөрөнгө оолт тиймэр байгаа бол манай school community. Тэрнээс доош те $500 $1,000 байгаа бол манай энэ нэвтрүүлгийн ерхий ивент хийтгэгч Pepperstone дээр бас бид нартай хамт те хөрөнгө оолт хийж болно шүү. Ямар гоё сурчлагаа руу орчих. Сурчлага байгаагүй. Тиймээд. Энэ бол булгаан массаж байсан. Яа, булгаал харлаа шүү сая. Алт ярьжсэн алтны чартыг гаргаад ирлээ. Ерөнхийдөө бол энэ алтны ирээдүйн ханшийг бол таамаглалцсан байна. За тэгээд 2026 оны 27 гэхэд бол нэг 4,000 энэ зүгээр одоо байгаа. Cup and handle гараад ирсэн breakout болсон одоо retraction болж байгаа. Logarithmic chart. Тийм, log chart байна. Тэгэхээр би нөө дээдлэн бүрийг гэж хараад. Тэгээ 4254 ойролцоогоор. Тийм, одоо бараг 4300 л хүрсэн байна. Би миний таам юу юм бэ гэх юм бол дахиад нэг жоохон breakdown болоод тэгэл ерөөхдөө. Гэхдээ тий 4200 дээр авна уу? 4300 дээр авна уу? 4400 дээр авна уу? Эцсийдээ ингээ 5000, 6000, 7000 хүрчих юм бол тий эдгээр ата чамаас болж би нэг алтан дээрээ нэг $25 алдсан.
гэж ярих хүн байхгүй. Би зүгээр юу хармаар байна гэх юм бол ер нь бол энэ саяны хуваалцсан зүгээр таамаг шинжилгээ шүү заяа. The mental model. Тэ дэлхийн энэ сангийн яам ингээ хамт ажиллаж байгаа ингээ хамт живж байгаа улсууд ерөөхдөө яг яах гээд байгаа юм бэ? Тэгээд ер нь бол энэ өдөр сар ингээ хараад үзэх Москвад басанд Японы төв банктай хамтраад хувилдаад интервенц хийсэн өдөр ерөөхдөө алт буцаага pop хийсэн. Тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо ерөөхдөө эрчимтэй хөвлөж байгаа юм байна. Японы бүгдээр ингээ хөвлөх юм байна. Засгийн газрын бондын үнэлгээ буурах юм байна. Хүүгийн төвшин жоохон тодорхой хэмжээнд өсөх юм байна гэх мэт чинь. Гэхдээ мөнгөний худалдаа авах чадвар яг Монголын төгрөг шиг 10 жилийн өмнө тий 10 жилийн өмнө хөрөх 1850 байсан шүү дээ. Тийм 2000-аар л боддог байсан шүү дээ. 2000. Одоо 3600. Тэгээ удахгүй 4000. Яг ийм юм бол. Тий. За тэрэндээ биелэн тэрнийхээ дагуу ингээ хөрөнгө олт хийж байгаа. Дараагийн ярих нэг товарын бүтээгдэхүүн байгаа бас зис ярина. Гэхдээ энэс өөрчлөөд ер нь төв банкуд яагаад алт гэдэм бэ? Ер нь бол алтны хэрэглээ одоо жишээ нь зистэй харьцуулахад зис бол цахилгааныг амар мундаг дамжуулдаг. За HVAC буюу одоо энэ агааржуулалт, турба хоолой, дата центр хийхэд бол зис хамгийн хэрэгтэй. Яг уу төв банкуд тэрбумаар нүүцэн ярьдаг байхгүй юу? Тэгээ тэрбум доллар зис гэх юм бол яаж зүүх юм? За би зисээ авъя. За яж байгаа ингээл 300 цуваа төмөр зам зохицуулъя. Тээврийн үн дэндүү өндөр байхгүй юу? Тэгээд нэгдүгээрт алт бол мууддаггүй. Тэ. Алга болохгүй. Тэгээд цааш ингээ шатахгүй байж лээдэг. Тэгээд жоохон алт маш нүсэр их одоо ийм том алтны бар байгаа шүү дээ. Тэ 10 хэдэн килограмм амар жин өндөртэй. Тийм учраас ингээд тонн алт бол нэг их биш ээ. Онгоцоороо зүгээр явчихна. Тэ. Тэгээд 1 тонн алтын үнц нь нүсэр өндөр байхгүй. 1 килограмм алт бол тэ бараг $100,000 шүү дээ. Бараг. Тэ. Тийм учраас тэгээд алтыг ингээ хувааж болно зэвэрхгүй тэ ингээд алт бол тэгээд алтны цаана хэдэн мянган жилийн түүх байгаа. Тэгээ хүн болгон алтыг хүлээж авна. Хамгийн гол нь хөрөх чадвар. Тэ. Японы йен Америкт хүлээж авахгүй солих ёстой. Монголын төгрөг юу юм бэ гэх байхгүй Америкт. Энэ this is Mongolian төгрөг ингээд $20 заяа. 20,000 төгрөг гэсний how much is this гэсэн чинь. Одоо 20,000 төгрөг хэдэн доллар вэ? 5? No. 5. 5-ыг үржүүлэх нь 4 5-аар нь хэдэн доллар? 6 хавцаа доллар мэ тий. Танаа хамгийн том мөнгөнд this is 20,000 төгрөг гэл тий гэсэн. Хэдин гэсэн. 6. Тэгээ одоо болт 20,000 төгрөг маань хөөрхөн байсан шүү дээ. Одоо зөв өнгө олцсон шүү дээ. Хөөрхий. Яа тэгээ энэ зис маань яагаад өсөж явж байгаа юм бэ гэх юм бол нэг бол нэгдүгээр цахилгаан машин гих мэд, дата центр гих мэд. Тэгээ цаанаас нь угаасаа бүх түүхий одоо буудааны үн өсөж гин, будааны үн өсөж гин, бордооны үн өсөж гин, төмрийн өдрийн үн өсөж гин. Бүх ерөнхийдөө түүхийд өсөө явж байгаа. Тэгээ юу юм бэ гэх юм бол зүгээр инфляшн баггүй. Юу юм бэ гэх юм бол цаана тий $100 нэг ширхэг зисийн араас явдаг байсан бол одоо $200-300 тэр адилхан зисийн араас явж байгаа байхгүй юу. Тэгээ мөнгө цаана ингээд мөнхийн хэвлэлтэнд байгаа учраас мөнгөний хэмжээ ингээд өсөө явдаг. Гэхдээ зисийн хэмжээ ингээд яг адилхан хэмжээнд явахгүй болохоор имбаланс болж байгаа. Тэгээ энэ бол инфляшн шүү дээ. Инфляц. Тэгээ монголчууд бидний энэ бүгдийг мэдж байгаа. Тэгээ ингээд хүүхдийн мөнгө тарааж гин, яаж тарааж байгаа юм бэ гэх юм бол хэвлэж гин. Тэ. Тэгэл 5 толгоо янз бүрийн хандив сонгол болгон дээр янз бүрийн амлаа явдаг. Тэгээд амлалтаа биелүүлдэг. Тэтгэврийн мөнгийг тэлмэлэн янз бүрийн тэнийг юм хийн. Тэгээ мөнгө хэвлэж байгаа. Тэгээд мөнгөний тоо нэмэгдэж байгаа. Тэгээ мөнгөний тооны араас мөнгөний тоо ингээ өсөд байгаа болохоор сүү өндөр болж гин, пив үнийн үн өсөд явж гин, махны үн одоо хэд болсон бэ өхрийн мах 35 гэж лөө. Би сая тэгтээ нэг хүнтэй ярьж 29-аар авсан л тэгтээ ер нь 30 гарцсан 33 4. Яа өхрийн махны хомсдолд ороагүй байхгүй юу? Бид нар юунд орцсон байгаа юм бэ гэх юм бол ингээ цаанаа ингээ төв банк дээр ингээ хэвлээл явж байгаа байхгүй. Гэтэ яг хөө тань Монголын сэдв рүү орсон ерөнхийдөө бол хүмүүс нөгөө тэтгэврээ нэмээчээ гэж амар хэм гардаг штэ тий.
мэдээлэлэрч гардаг. За манай өвөө хоёр ч яриад сууж байна. Ер нь тэтгэвэр нэмэх ингэж мөнгө нэмж хэвлэх нь зүйтэй юу? Гэхдээ нэг талаар бас хараад үзэнгүүт тэтгэвэр нэмэхгүй болохоор бас зарим юм хэцүү хөш хүмүүс бол байгаа шүү дээ. Санхүүгийн хувьд. Гэхдээ тэр нь ингээ мөнгө хэвлэх юм бол бүр хэцүү болно. Яа тэгэхээр инфляц нэмэгдээд. Нэмчнэ. За яа нэмчнэ. Ихтэй хэвлээд нэмчин. Тэ. Тэгээд тэтгэвэр авч байгаа хүмүүс нэг хэсэгтээ нэг нөгөө хэвлсэн мөнгнөөс илүү авчин. Тэ. Гэхдээ нөгөө үндсэн гэрээгээр ингээд цалингаараа ажилладаг хүмүүс жоохон алдгалт орно. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол компаниуд буцаагаад компанийн ажилтан бас ингээд захирлаа цалин нэмээ л да энэ сүүний үн яаж штэ 35,000-аар хил маха авч ийн гэх юм бол компаниуд бас нөгөө өнөө өсгөл явж байгаа. Ашиг нь ингээд нэмэгдэж байгаа. Гэхдээ нөгөө ард нь дахиад нэг 0 нэмэгдэж байгаа. Гэхдээ яг үндсээр ашиг нэмэгдэхгүй байгаа штэ. Тэг яаж байгаа юм бэ гэх юм бол тэгээл ингээд хевлээл явж байгаа. Тэгээл хүүхдээ мөнгө өгөө. Тэтгэврийг нэмч. Оюутны ав гэл ингээл цаанаа ингээл тэгээ ав гэл хэвэл порт гэл дахиад нэг принтерч гэл тэ. Тэгэл үгүй штэ та нар. Бид нар бүгдээрээ авнаа. Гэхдээ дараа нь дэлгүүр л ороод нэг хэлний үхэр мах 70,000. 20,000 Монгол улсын хамгийн хүчтэй тэ Чингис хааны зурагтай мөнгөн дэвсгэрээр хил 400 грамм. Тэ мэ гэл ногоон Чингис хааны зурагтай мөнгөөр ингээд за тултал нь өхрийн мах өгөөрэй гэсэн чинь зүсэм амаага хэлгээл тэгээ болоо өрөвдөлтэй. Ер нь дэвсгэрээ томруулж магадгүй тийм. Гэхдээ дэвсгэрээ ингээд 100,000 болох ч гэх юм бол арай болохгүй өгшөн. Бид нар ингээд тултал нь хэвлэж байгаа ингээд хэлж болохгүй штэ. Тэ? Хэдэн жил 20,000-тай явж байгаа байлээ. Чи барыг төрснөөс хойш байхаа тий. Бурхан минь тий. Энэ бол жок болж штэ. Удахгүй $5 олчин тэгээ удахгүй ингээд бэлэн мөнгө цагаан сараар ингээд үүр өвчээрээ явах хэрэгтэй бах тий. Одоо ингээд би цагаан сараар ингээд айлт ороод 20,000-аар золгохоо болцсон штэ. Ичж байгаа байхгүй. Харин тий. $5 $6 өгч ийнэ гэдэг. Тэгээд янз бүрийн хүмүүс доор ингээд эдрэж яа come on. Тэ? Янз бүрийн айл дээр ойрын хамаатан дээр очоод тэ маа $6 маа болно болохгүй. Би бол гомдно. Тэ? 500 грамм өхрийн мах өгчөөч тэгээ. Яа. Амьдрал бол чанга шүү дээ. За дараагийн пост нь скоп байсан тийх. Та энийг ярьж хуу. Энэ ер нь айгу чанга өгнүүдтэй. Hegemony. Яа, ер нь бол нөгөө энэ арилжаа хийж гинэ гэдэг чинь одоо нөгөө Японы төв банктай хамт ингээ яаж гинэ гэдэг чинь зах зээл рүү сигнал өгч байгаа хгүй. Тэнд одоо цус гарцсан. Тэгээ хэдүүлээ манай Pepperstone вакцины бас нэг өсөлт танаас гарч байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ ямар арилжаа хийсэн бэ гэх юм бол yen short dollar long 156.7 мол хавцаа хийсэн баха. Одоо 158 159 руу буцаага явж байна. Тэ. Ингээд шархаа ингээд боох болгон бид нар ингээд жарахаа нуучтай жоох мөнгөөр тоглож байгаа шүү дээ. Цаанаа ингээд яг нэг тэрбумаар ингээд улсын хөрөнгө оолтын сангууд гэл яг нэг акулууд байхгүй ингээд чи өнөрч ийн гэсэн. Тийм ээ. Японы далаад ашиг өнөрч ийн гэл тийшээ шууд ингээд дайрдаг байхгүй. Тэгээ одоо ингээд араас нь дахиад явуулах юм уу? Хэд дахин тэгээ юу хийж гинэ гэх юм бол нөө йенийг ингээд интервенцээр чамд йений чарт байгаа юу? Йений чарт байхгүй. Гарга. Тэгээ ингээд йений чарт хараад үзэх юм бол амар онгойтой байхгүй юу? Ингээд данаа нэг амар нүсэр ингээд навс унтсан нэг улаан шугам гарч ирэн заяа. Тэгээд нэг 2 3 7 хоногийн хугацаанд нь йений ханш жоохон нэг хэсэгтээ чанга. Тэгээ буцаагаад араас нь ингээд зүгээр ингээд навс унцдаг байхгүй. Тэ чи одоо trading view дээр ингээд гаргаад ирчих юм бол бүр ингээд тэ ингээд яг нэг жижигхэн усан оргилуур ингээд доошоо унчна тэгээ буцаагаад хэвийн дээшээ өсчдөг. Тэгээд энэ арилжааг би ерөөхдөө энэ жилдээ нэг 2 3 удаа хийсэн. Тэгээ дандаа Японы төв банк интервенц хийгээд ханшаа ингээд доошоо дарах болгонд би ерөөхдөө юу ячдгийг доллар long тэ одоо ингээд хартаа буцаагаад zoom out хийчих заяа.
Тий. Одоо ингээд хараад үзсэн. Сая энэ жилийн 2 сард ингээд навс унчлаа. Тий. Тэгээд дараа нь дахиад нэг навс унтсан, дараа нь дахиад нэг навс унтсан. Энэ зүгээр ингээд зах зээл ингэж хөдөлдөг юм. Энэ бол зүгээр химлээрээ интервенц байхгүй. Тэгээ энэ болгон дээр би зүгээр лон хийчих байхгүй. Өсвөл тий буцаага зараал. Тэгээл ингээл дараагийн навс унахын үлээл. Тэгээ хараад үзсэн бол тренд нь бол дээшээ. Тий. Тултал нь ерөөсөө хийж чадахгүй байгаа. Тийм учраас энэ бол зүгээр арилжаа хийдэг хүмүүс юу гэж байна гэх юм бол хандив өгж байгаа гэсэн үг байхгүй. Би тэгээ thanks тий. Домо аригато гозаймашта гэл тэгэхээр жижигхэн арилжаа. Нэг нүсэр их мөнгөний араас хаяхгүй. Гэхдээ сайхан тий хэдэн зуун граммынхаа хэдэн хил махны мөнгөө энэгээр олчноо. Тий. За өнөөдрийн байдлаараа ийм тэгээд энэ бол яг адилхан. Тэгээ structural issue ер нь бол энэ эдийн засаг засагдахгүй. Тий. Ер нь бол энэ бүх юм гээд аймаа тэр чиг шатах ёстой. Тэгжээж ерөөхдөө шинэ ургац гарч ирнэ. Одоо ингээ ялцарцсан тэгээ өгч байгаа модыг ингээ услаа л явж байгаа байхгүй. Нэмэр алга. Энэ өөхөх ёстой. Тий. Форматлах ёстой шүү дээ. Компьютерийг бас ингээ форматладаг шүү дээ. Энэ яг адилхан юм болж байгаа. Окей. За өнөөдрөөс та Pepperstone дээр бүртгүүлсэн байгаа хүмүүст бас нэг шинэ арилжаа гарч ирж байгаа. Тэргээ та бас хуваалцсан. Хин дээр очиж байгаа юм бэ их бол мэдээж дансаа нээсэн хүмүүстээр school community дээр бас нэлээд олон арилжаанууд байгаа. Хөөрхөн ашиг авч байгаа. Market update нэх байхгүй яваад их юм бол зах зээлийн хувьд бол яг адилхан байна, жоохон ногоорцсон байгаа нэг хэлэх юм алга. Төрөл нэг хөдөлсөнгүй шүү дээ. Алж төрөл өслөө. Тий. Өөр юм байхгүй. За тэгээд 5 дахь өдөр баг уугаарай. Тий. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд бүтэн сая өдөр эргээд уулзгаа. Yes. Тэгээд надад нэг нэмж хэлэх юм байгаа. Та хэд маань аль хэдийн Pepperstone дээр данстай хүмүүс маань доор нэг форм байгаа. Тэр формо бүгэлчих юм бол бид нар та бүхэнд яаж одоо манай энэ email list руу оруулах юм бэ гэдэг зааврыг явуулчихна мэйлээр нь. Тэгээд email list-тэй яваад авах боломжтой шүү. Нэг шинээр бүртгүүлж байгаа хүмүүс доорх линкээр бүртгүүлнэ. Аль хэдийн өмнө данс нийцсэн хүмүүс болохоор доор формыг бүглөөд өгөөрэй гэж хүсмээр байна. За одоо жинкнээсээ саяунаараа. Хэрвээ та 500, 1000, 2000 доллараар бидний хийдэг судалгаа, шинжилгээ, геополитикийн нөхцөл байдлаас ашиг хүртгийг хүсвэл шинэхэн боломж бий боллоо. Энэхүү боломж бол Pepperstone. Pepperstone компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 7 гаруй улсын санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрлөө авсан бөгөөд таны арилжааг найдвартай түргэн шурхаан гүйцэтгэх. Мөн данс танхимд ямар ч шимтгэл. Pepperstone-оор дамжуулаад олон улсын 1400 гаруй CFD гэрээ худалдаж авах боломжтой ба үүнд Америк нэгдсэн улсын хамгийн шилдэг компаниуд, валютын хослол, мөн биржээр арилжаалагддаг сан хүртэл байгаа. Дансаа үүсгэхийг хүсвэл доорх холбоосоор бүртгэлээ хийлгээрэй. Доорх холбоосоор бүртгүүлснээр та 7 хоног болгон бидний арилжааны төлөвлөгөөтэй танилцуулна. Аль хэдийн данстай юм бол доорх формыг бүүснээр бид нар таны мэйл хаяг руу заавар илгээх болно. Мэйл хаягаараа уулзцгаая.